5 дугаар сургууль, 3 дугаар сургууль, 4 дугаар сургуулийн багш маш олон багш хамрагдаж явах шиг байсан. Тэр сургамжтай одоо маш сайхан зөвлөгөөнүүд өгсөн хүмүүсийн зөвлөгөөг сонсож аваад судалгааныхаа ажилд одоос өөрснөө сэтгэл гаргаж ажиллаарай гэж багш нь хүсэх байна. За цахим хичээлийн хувьд багш нь сая та нарын хийсэн цахим хичээлийн нөгөө Google Sheet-ээр аваад ирсэн шүү дээ. Тэрийгээр авсан таны Google Sheet-аас авсан байгаа. Тэгэхээр манайхан судалгаагаа нөгөө Google Drive-дээр судалгаа бүглээд явуулсан зарим сургуулиуд ногт бөглөхгүй орохгүй. За яг зарим нөхцөлд нөгөө сургуулиудын хаягаар орчдөг нөгөө бичиг хэрэг нь тэр хаягаа цааш нь илгээхгүй тэргээд янз янзын шалтгаан болоод бас ордгоо байж магадгүй. За ингээд судалгааны төрлөөр хийсэн цахим хичээлийн тоо манай багийн хувьд 720 гээд авсан байгаа. За эцэг эхэд өгсөн зөвлөмжийн тоо 568. За ном гарын авлага хэлбэрээр бусад гэдэг дээр та ном гарын авлага хэвлэмэл материалаа хийсэн байна лээ. Ингээд 618-ыг илтгэж илгээсэн гэсэн юм мэдээлэл өгсөн байгаа. За одоо цаашид бас одоо хөдөө алсагсан орон нутгийн хүүхдүүдэд ямар чиглэлээр одоо нэмэлт материал бүгд хааны нэмнээс өгөхөд харж байна. Тэрнийхээ яг тоо баримтыг өмнөх нөгөө нэг судалгаа 2020 гэсэн юун дээр нэмээд бас ингээд саяхан хийсэн дээр нэмээд өглөө явуучвал бас нэмэлт энэ юу чинь ингээд гараад цааш нь ямар бас мэдээ танил өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр та нар энийгээ бас саяхан хийсэн ажлыг бүгдээ сайхан нэмээд өгчээрэй багш та. За дараа чинь нэмэлт гарын авлага би энэ анх тандас судалгаа авч ирсэн. Тэгэхэд энэ 5 дугаар ангийн хувьд 69, 4 дугаар ангид 50, 3 дугаар ангид 62, 20 дугаар ангид 58, 1 дугаар ангид 50 ийм нэмэлт гарын авлага ном одоо хөвлөл материал өгсөн гэж та нараас судалгаанаас бас багш нь авсан байгаа. За намар STEM сургалтын хэрэглэтгүүнийг одоо судалгаа өгсөн сургуулиудад 799 ийм ширхэг тоотой STEM хэрэглэтгүүнийг одоо 21 сургуульд өргөсөн. За нэг сургууль нь 1-р ангийн цэврээ сургууль байхаас нэг сургууль 3 дэсэл нэг сургууль нэмсэн байгаа. Нэг хичээл эргэлтгүй авсан байгаа. За ингээд 100% түгээгээд за саяхан би нөгөө актын хэлгийг ингээд та нар руу яриад байгаа тэр акт хэлгээд явуулсан байгаа. За сая ерөнхий телевиз хичээлийн амралтыг бол ахлах бол хэлсэн. За эндээс би нөгөө бага улсуудыг сургуулиудаар авсан байгаа. За 1-р сургууль гэдэг 93 би дунд чинь авсан байгаа шүү энд. 12, 11 сарын 2-ны дундчийг аваад ингээ иймэрхүү байдалтай. За энэ дээр яг хуу сургуулиуд бол хамрагдаад байгаа хэлээд байгаа хүүхдүүдийг эргэж ажиллаад байгаа. Гэвч нөгөө та нар цахимд буцаагаад нөгөө тэрийг нөхөх нөгөө үнэлгээгээ тавихтаа тоогоо тавих энэ дээр цаг хугацраад хугацаандаа бөглөхгүй энэ төр байсаас болоод ийм үзүүлэлт бас бага болсон байна. Гэхдээ ийм өндөр одоо олон тоотой үзэж байгаа ч гэсэн чанар ямар байгаа вэ гэдэг дээр бас цаана бас анхаарах зүйл бас үлдсэн байгаа. Тэгэхээр эргэх холбоотой үдсэн гэх биш одоо тэмдэглэл хөдөлж шилгээсэн гэдгээр нь авчирсан гэж сая бас ахлах хэлсэн байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэн дээр бас анхаарч ажиллах нэ. За зөвлөн туслах үйл ажиллагаа явагдсан байгаа. За энэ дээр багш нь ээлж хичээлийн явц үр дүн ямар байсан бэ гэдэг бас зөвхөн бага улсуудынхаа хичээлийг бас авч үзэж байна. За миний энэ одоо ажилд орсон мөлөөс би энэ 5 сургууль 6 сургууль дээр очиж ажилласан байна. За энэ 6 дахь сургууль нь болохоор эрүүл мэндийн судлах тухайнаар одоо нүүбийн хүүхдийн хөгжил сантай хамтарсан юм одоо хоёр одоо энэ сум дээр очиж хичээлийн судалгаа явуулсан байгаа. За бусд нь бол одоо энэ зөвлөм туслахын чиглэлээр явагдсан юм одоо сургуулиуд бас нийт одоо 11 сургууль дээр ингэ зөвлөм туслахаар ажилласан байна. За ингээд зөвлөн тусгаар ажилласан хийсний хичээлт нь одоо ямар үр дүн байсан юм бэ гэдэг дээр багш ингээд сургуулиудынхаа одоо орсон багш нарын тоо. За ингээд 10 сургуулийнхаа 139 багшаас 40 багштай би ажилласан байна. За шалтгаан нь юу байсан гэхээр одоо тухайн миний одоо очиод хичээл дээр нь ажиллаж хийгээд суух үед нь мэрэгжлийн багшийн хичээлтэй аль эсвэл багш нүг шалгалттай. За тэгээд байгууллагын дотоодтой ажлын шалтгаанаас ч юм уу тий одоо би эргээд нөгөө босолынхаа газар ирээд ажиллах өдөөс хойш нь төвийн сургууль дээр бол тэгж явсан байгаа. Хөдөө сумлаг бүтэн өдрөөр ингээ ажиллаад ийм шалтгаанаас зарим нөхөр багштайгаа хамрагдаж чадаагүй шалтгааны тэгээд 28.7% л ажилласан байна. За ингээ монгол хэл дээр 15, математик дээр 11, хүн орчин дээр 4, хүн байгаль дээр 3, дүрслэг технологи дээр 4, иргэний боловсрол дээр 3, эрүүл мэндийн нэг хичээл дээр ингээ сууж ижилт хийсэн байна. За ер нь би ихэвчлэн одоо монгол хэл математик багш нар хийгээл одоо хичээл яваад яагаад ерөнхийдөө нөгөө хичээлийнхэн одоо бэлтгэлийг одоо зөвхөн тусгаар очно гэж зарим сургуулиуд мэдсэн л байх хэвээр. Тэгсэн чинь хичээлийн бэлтгэл хангагдаагүй, хөлбөр нь хаана байгаа, энэ тийм тараастай, хавтас байхгүй, ийм зүйлүүд бас ажиглагдчихсан. Одоо нөгөө
улгай хагаруулж тогоон дотроо гэж бага боловсролын одоо багш нар өөрсдөө маш сайхан тэр одоо хөтөлбөр төлгөөгөө хавтастай нэгдүгээр ангидаа хоёрдугаар ангидаа ч юм уу монгол хэлтэй ч юм уу ингээд төрөлжүүдээ сайхан бүлэглээ. Тэгээд хүн үзэхэд одоо бэлэн байж тэгээд шакаун дээр нь ч байдаг доор нь багш энд байгаа гэж тэгэл ингээд энэ тэнд хэд хэдэн цаас аваад өдөр хийсэн зүйл харагдчихсан. Тэгэхээр яг хуу цаашаа дараачихсан дээр энэ зүйл дээр бас анхаараа яваарэ гэж багш нас зөвлөхнэ. За тэгээд зөвхөн одоо ингээд монгол хэл математик л одоо хичээл гэдэг шиг хүн байгаль хүн орчин дүрслэх технологи хичээлэг бол тэгээд юу зургийн хичээлэг бол тэгээд зурна л гэж ойлгоцсон. Тэр хүүхдүүд чинь зургийн хичээл дээр ярих чадрыг хөгжүүлнэ. Тийм ээ? Бүтээж багаараа хамтарч ажиллах бусдаагаа одоо бусдаа нөгөөдгөө харилцан солилцох, туршлагаа солилцох тийм ээ? Бүтээлээрээ ийм ярилцах хичээл бас энэ дээр явагдах хэрэгтэй. За хүн орчин хүн байгаа туршилттай хичээлүүд байдаг. Тэгэхэд чинь ерөөсө хууламжлал хийлгээл ерөөсө тэгэл ингээд дуусчих. Энэ одоо гол шинжлэх ухааны хичээлүүдийг иргэний энэ ерөөсө бага осолд бол ялгах хичээл байхгүй. Манайхан туслах хичээл гэж яриад байдаг. Одоо тэр төрөлдөөс одоо ирэх шиг гарч байгаа бах. Ингэж яваад байхгүйгээр ер нь энэ хичээлүүдээ яг ном журмаар нь цагт нь. Тэгээ ерөөсө хүн орчин хичээл дээрээс 1000 бодлого, 50 бодлого, 100 бодлого бодуулна гэж ерөөсө ухаас болгочихсон. Тэр 100 бодлого бодохдоо гол нь ш нэг бодлогыг ч нэг өдөр бодулсан болно. Аргыг заагаад өгөх хэрэгтэй. Тэгэхээр манайхан нэг 50 бодлого бодуулах гадал өстой тоонуудын хоёрыг бодоорой гэж ингээд шахаад хүүхдүүдийг нөгөө ачаал өгнө. Эндээс одоо нөгөө ачаал гэдэг ач юм гараад байгаа. Тэгэхээр цаг цагийнхаа хичээлийг яг цагт нь заагаад тухайн өөх агуулгаа өгөөд одоо сая давах багшийн сургалтаас бол нэлээд юм олж авч байгаа. Суралцахын зорилттой бариад суралцахын удирдамжаа бариад энэ дээр яг ямар агуулга нь байна Монгол хэлний номон дээр нь яг энийг яаж заах юм гэдэг дээр нь яг ингэж хэцээ төгж ажиллахаар байж харагдсан. За дараачихын юм дээр хичээл дээр ингээд дотор юу ажигласан одоо шалгуурынхаа дагуу одоо үндэний шалгуур бид нар боловсруулад ингээд хичээлийн судалгааны одоо шалгуур байдаг. Тэрнийхээ дагуу бид нар одоо хичээлийн төрлөөр ингээд ажилт хийгээ явсан байгаа. За ингээд бага ингээд монгол хэл математик ингээд саяхаас суусан 6 судлах тооныхаа хичээл дээр ямар хөвтэй байсан бэ гэдэг ерөнхийдөө үгнүүд ингэж харагджээ. За тэгэхээр ер нь үнэлгээ дүгнэлтэн дээр тийм ээ одоо хичээлийнхээ дүгнэлтийг хийхэд за тэр тухайн хичээл одоо судлахдаа одоо ихчил юугаа тийм ээ юугаа сэтэлжүүлэлттэй юм. За тухайн хичээлийнхээ хэрэглэтгүүнийг сонгохдоо ийм хэрэглэтгүү сонгочих байсан л гэдэг дээр жоохон анхаарахаар байж ажиглагдсан надад. Тэгээ хичээлээ дүгнэхгүй тэгэл ингээд орхиол дараагийнхаа юу ороо явцдаг. Энэ хоёрдоо цаг дээр орохын гэж ингээд хаагаал явцдаг гэх жишээний. За тэгэхээр нэг цагийн хичээлийг бэлдэхдээ яг төгсгөл нь яах ёстой вэ? Яаж энэ хичээлийн юуг агуулгыг ойлгоо гэсэн дээр үнэлгээ хийж бас хичээлээ дүгнэх тал дээрээс анхаарч ажиллахаар юм байна гэж бас мэдгдсэн байгаа. За хичээл ажиглалтын үр дүн болохоор сая бол ингээд би ерөнхий үгнээс ийм хувьтай байсан. Одоо хичээлийн үнэлт үнэхтэй хичээл удирдах нь 60% тай. Ингээд харахад нөгөө үнэлгээд үлж юм ерөнхий би оноог нэгтгэхэд ингээд харуулж байгаа. Бага боловсролынхаа хэмжээнд татаж аваад хэцүүл тарагдаж байгаамаа. За одоо нэг хичээлийн хөтөлбөрийн талаар агшин танилцуулъя тий. За нэг хичээлдэр би бас 10 сургуулийн 139 хичээлийн 52 багшинч хичээл. За ингээд зарим багш нар нэг хичээлийн аваа дээр үзье гэхээр юу яагаад байдаг. Багшаа хэвлэж аваагүй ч компьютер байгаа штэ. Яана нөгөө тэнд байгаа штэ, энд байгаа штэ гэд. Манайхны сая намар одоо ч нэг сар гарan болцсон байхад чинь ерөөсөө нөгөө хөтнүүд ерөөсөө бэлтгэдэггүй байсан. За тэрний юм дээр яг секцээр хийдэг байж болно. Ерөөс секцээрээ багаараа хийх юм үр дүнтэй олон багшартай газар бол секцээрийг хөдөө оруулалт бол нэг сонгож сонгол нэг багштай хийхээс хэцүү байдаг гэдэг бол авчир байдлаа хийжсэн. Тэгтээ хацаагүй сайн хийсэн байсан. Ийм байдлаар одоо ингээд өөрийнхөө энийг үзүүлэх талаар жоохон анхаарал болгоомжгүй байсан шүү. Тэгэл бүх энэ бидний хөтөлбөр суралцахын зорилт, суралцахын удирдамж гэдэг яг ширээний ном байх хэвээр. Улаан ирээн цоохоор болгосон өнөөдрийн хичээлийг заагаад хөтөлбөр дууслаа. Би яасан цагаа барьж чадаагүй юу? Аль эсвэл энэ хичээлийн агуулга багтаагүй юу гэж ингээд багш нөгөө наадах цаас ашиглаад ч юм уу ингээд төвчд тэмдэглээд яваад нөгөө хөтөлбөр чинь сайжирнаа. Хөтөлбөр чинь сайжирна. Тэгэхээр энэ тал дээр одоо маш сайн анхаарал цаашаа дараа ингээд хаяад авахгүй. Нэг цаас игээд нэг хэрэглэтгүүн хийчихэл манайх нөгөө дахин ашиглах боломжгүйгээр хийждэг хэвлэмээс бас. Тэгээ их цаас ашиглаа, цаас нь дарагдлаа бид нар гэж яриад байдаг. Тэгэхээр тэр хэвлсэн цаасаа хэрэгтэй цаас болгоод
дараагийн хичээлээр ашиглах болгоод ламинатдаг ч юм уу тий. Ийм одоо дахин ашиглах зорилгоор бас хийвэл бидэд нөгөө хийж байгаа зүйл чинь бас эргээд бидэд үр дүнгээ өгнө гэж багш нь бодож яддаг. За тэрийг бас санаас өөрсөндөө тугай шингээгээд явна биз. За дараагийнх нь болохоор нэг жилийн хөтөлбөрөөр бас л ингээд үнэлсэн. За онцлогоо ерөөсөө хийгдэг байсан. За заавал бас зарим юм яг хичээл эхлэхийн нэг жилийн өмнө заавал онцлогоо байх шаардлагатай. Онцлогоо хийгээл энэ үзэх агуулгыг одоо тийм математикийн энгийн бодхойг үзэхэд манай хүмүүс ямар төвшөнд ямар одоо ойлголттой байгаа анхны юуг нь. За би одоо энэ дээрээс юуг нь хэрэглэхүү үзэх хэрэгтэй байна. Айл агуу юуг нь одоо манай хүмүүсийг ойлгомж өгнө гэдэг дээр дүгнээ игээд хичээлээ цааш нь босруулаад байв. За ингээд дуустал нөгөө хүүхдүүд хийгээд дуустал үнэлгээнд дээр манай хүүхдүүд болсонгүй аа. Ийм 42 өдөө болчлоо гэх юм бол тэр агуулга яах нь чигтэж өгөө дахиж орох. Тийм ээ? Нэмэлт даалгавраа дахиж одоо орох шаардлага дараагийн хичээлийн өөрөө шингээл ч юм уу. Ингээд одоо залхамж холбоотой явах. Ингээд нэг хичээл юм одоо бүтц гэдэг имийг л жоохон бүтцээр нь оруулах зүгээр байна. Тэгээд гол энэ одоо хэрэглэгүүний сонголт онцлогоод үнэлгээд үнэлдэг дээр жоохон манайхаа тэгэл матриц хийсэн юм хаа байна. Сөө хийсэн уг нь багшаа компьютер дээр байгаа. Тэр компьютер дээр байгаа имийг хүн яг махчилж үзэх үү? Би одоо туяаг хэдэн хувьдаа үнэлэгдэж байгаа. Хэдийг хийсэн гэдгийг одоо мэдэх тийм юу байгаа юу? Цаасаар гаргаж ирсэн тохиолдол багш тэрэн дээр нэгтлэн харна уу гэж. За одоо компьютер руу гомдоод нэг гүйлгээл өнгөрнө. Тэгэхээр багш нар энэ нөгөө матрицийг хийсэн үнэлэлт үйлдэл маш одоо өөртөө тулгаж авч үзээд хүүхдүүдээрээ яагаад болохгүй ингээд эцэг эхтэн мэдээлэгч гэсэн дараа нь хэрэгтэй. Энэ тал дээр бас дараачихаа юунд бас анхаарч яваарай гэдэг юм бас хэлж байна. За сая өглөөний үнэлгээг бол хэлсэн байгаа ахлах. За өдний цайны одоо хөтөлбөрийн хүрээнд бол манай баг бол нэлээд одоо ажилдаг байгаа. За ингээд 36 удаа одоо дотоод танилцдаг хийсэн гэсэн та нарын өгсөн судалгаанаас би харсан байгаа. Тэгээд 5 сургууль зөвшөл гараад 16 сургуульд төсөл илрээгүй гэсэн юм өгсөн байгаа. За А3-ын одоо сертификаттай хүн бол одоо сургууль 2-оос доошгүй байх хэрэгтэй байна. Тэгээд зарим нь одоо хугацаанд дууссан гэж байгаа. Энийг бас яах нь хугацаагийн сонгуудаг юм А3 сертификатын сургалтанд суугаад нодон намар бас сургалт явж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо 23 хүн л байгаа юм байна. Яг сургуулиуд дотор 2 гэдгээс ягаад нийт одоо та нарын сертификаттай гэдгээр чинь тоосон өгсөн тооноос ч харахад ийм байгаад байгаа. Тэгэхээр одоо энэ юуг бол маш сайн бас харах хэрэгтэй байна. Тэгээ голцоо менежерүүд хариуцаад байдаг байх юм. Тэгээд өдний цайныхаа тендерийг сонгож хийхдээ маш сайн одоо төлөвлөж ажиллаа хүүхдээ эрүүл ахуй байдлыг хангасан бүтээгдэхүүн авах тал дээр одоо цаашид бол одоо өдний хоол болох гэж байгаа. Тэр өдний хоол болохоо тэр галтгоо гэдэг юм бас нэлээд шаарддаг байх. За тэгэхээр өдний хоол болоод тэр нэлээд юм хөндөгдөж гарч ирнэ дээ. Дараагийн нэг асуудал нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургалтанд хамгаалах чиглэлээр за намар биеийн сургалт явуулсан байгаа. Шамруулах болсон гэдэг. За энэ сургуулиуд бол хүүхэд хөгжлийн төв байгуулсан гэж байгаа 75 саяын өнгө оруулалтаар 114 хүүхэд хамрагдаж байгаа гэж байгаа. За эндээс манай 76 дахь одоо сумын тусгай хэрэгцээ сургуулийн бол 23 бас зэрлэг хамбаа сургууль хоёр дээр явагдаж байгаа шүү дээ энэ хөгжлийн дэмжлэгтэй. За тэгээд энэ Японы улсын химикоо багшиг болж энэ хүүхэд хөгжлийг ганцхан сургууль хөргсөн гэсэн 2 удаа өгсөн гэсэн мэдээлэл байгаа. За сая сүүлд би тэр шамруулах боловсрол үндэсний сургалтыг орон нутгатаа нийгмийн ажилтны сургалтын менежер Дабаг ангийн заахаа нэг ахлагч нар гэсэн нийт 160 гаруй хүнд нэг удаа сургалтын зохион байгуулсан. Цаашид одоо энэ тэг шамруулах боловсролын чиглэлээр танад бүх одоо тэр агуулгын мэйлээр явуулсан байгаа. Тэндээс санаа судлаа, цаашид судлах зүйл байна. Одоо тэр юу сонгуульт сургуулиуд жаргал багшийн тэр дэмжлэгийн баг байгуулах гэсэн сургуулиуд явуулж байгаа. Тэрүүнд одоо хэдэн хүн хамрагдаж идэм бол бас сургалт авах цаад ороогүй байж магадгүй. Би бас жаргал багштай холбогдох гэдэг бас өөрөө сургалтаа даад бас болчихгүй байх шиг байна. Одоо бидний хэрэгжээд байгаа энэ багш нарын одоо мэргэжил арга зүйн дээршүүл ос өмнө ихсээд бид нар бас захим сургалтанд нэлээдгүй хамрагдаж гэлээ. Манай багш нар бас талхчин нэгээр зав цагаар бас орж байгаа. Энд нь бас агшин талархаж байна. За одоо энэ Монгол хэл байгалийн ухааны чиглэлээр бол нээлттэй үн төлбөргүй юм нээлттэй сургалт явуулсан байгаа. Захим сургалт. Энэ сургалтанд одоо та бичнээс хамрагдсан гэдэг та нарын өгсөн тооноос харахад иймэрхүү байдалтай байна. За яг хөө сургууль ухаанаас хүн хамрагдаж байгаа гэдэг давуу тал энийг бусдад түгээгээд одоо хэрэгжүүлээд тэр хүмүүсээс одоо тэр мундаг доктор мэрэгчдэн бүдээс бас нэг мэдэж авч байгаа хаа гэж бас бодож байна. Байгалийн ухааны онол арга зүй сургалтанд болохоор ийм оролцоотой байна.
За энэ дээр 2 дугаар сургууль, за 3 дугаар сургууль хоёр бол нэлээд одоо манлайлалын үр гүйцэж байна. За 4 дугаар сургууль байна. 76 дахь 2 дугаар сургууль байна. За 9 хүн манай за өөрийнхөө одоо болцоо тэмцээтэй багш нарын хамаар хаан богд 1 дугаар сургууль байна. Номгон байна. Номгон бол одоо 7 за хөтөлбөрийг судлах гэдэг арга зүй одоо энэ болж байгаа сургалт хоёр дээр би та нарын нэрцийг аваад ингэ явж байгаа. Энэ бол та нарт л хэрэгтэй. Би одоо тоо аваад байгаа нь бол нэг та нарын нэг шингээл учиргүй. Зарим багш нарын хувьд бол бага ангийн багш нар ачаалттай байна гэсэн. Ачаалттай одоо сургалтын амралтаар бид нар оюунаа цэнгэлж авч энэ одоо онол янз бүрийн одоо мэдээлэлтэй цаг нийлж явахгүй бол хүүхдүүдээс хоцрох гээд байна. Хүүхдүүдийн өмнө хэлэх үгүй болох гээд байна. Тийм учраас би та нарыг сая зөвлөн тусгаар явж байхдаа бүр ээдээ гэж бодоод ерөөсөө энийг ерөөсөө багш нартай түгээхгүй болохгүй юм байна. Энэ сайхан бизнес сургалт явж байхад ерөөсөө 25,000 төгрөг орон нутгаас хамрагдана гэдэг бол өстой маш том боломж ёо. Энэ бол зөвхөн ерөөсөө нэг юу биш. Зүгээр нэг лекц биш. Маш одоо өндөр түвшинд маш олон том баг бүрэлдэхүүний одоо өсөнцөө явж байгаа. Харилцсан одоо суралцах юм одоо би ерөөсөө суралцах юм боломжийг нийлсэн. Тэгээ ерөөсөө багш нарын энэ цаг завыг маш их хэмэлсэн ийм сургалт болж байгаа. Улаанбаатар л очиж суунгүй бид хичнээн төгрөг хичнээн зардал орон байр гэж яагаад хэсэг нь яваагүй байгаа. Ингэж 200 хэдээрээ 130-уулаа 140-уулаа хамгаалах үнэндээ боломж байхгүй. Энэ цаг үед одоо энэ сайхан сургалт явуулаад одоо энэ сургалтын багш авах хөвгөө өглөө хийсэн шүү дээ. Энэ одоо ерөөсөө зүгээр нэг мэдлэг ойлгох тий зэрэг санах төвчний юу сургалт биш ээ. Бүр задлан шинжлэх, үнэлэх, хэрэглэх бүтээх төвчний ийм сургалт шүү. Үнэхээр тийм сургалтанд хамарж байгаад бид нар ч гэсэн бас сэтгэл хангалуун байгаа. Яг хөө сургалтанд анх хүмүүс орж байхдаа бас нэлээд хэцүү бэрхшээлтэй зүйлүүд байсан баах техниктэй харилцаж үзэх шалтгаанаас болоод. Тэгээ одоо бол маш тэгт болсон. Одоо манай бага сургуулийн багш нар бол одоо онлайн сургалтанд бол маш тэгтээ оролцож байгаа. Өнөөдрийн хурлаас бол харагдаж байна. За энэ би багш нарыгаа ингээ ховлоод үзсэн. За энэ монгол хэлний нээлттэй сургалтанд одоо манай багш нар 52% орсон байна. Байгалийн ухааныхад 62% орсон байна. За хөтөлбөрийн арга зүй дээр болохоор 21%, онол арга зүй сургалтад одоо 2 дахь одоо энэ багц сургалтад 55%. За тестийн нэг Батбол төгсгийн сургалтын дээр 12%. За энэ тэгш хамруулах боловсрол гэдэг миний явуулсан сургалтын дээр 66%тай, 160%-аас 66%тай. Ариул мэндийн боловсрол гэдэг нь намар болсон шүү дээ. Тэр сургалтын дээр за сургууль болгоноос хүний тоо заасан учраас ингээд 30 хүн хамрагдсан байна. Яг нийт хүнийхээ тоо туугаад би нөгөө 12% гэж хамаарсан. Очоод түгээн төлөвлөсөн байхаа гэж бас бодож байна. За ингээд бид нар одоо мэрэгжлийн онол арга зүйн сургалт авч байгаа гэж бид нар өөрсдөө санагдчих юм. Бусад одоо зүйл дээр санаа зовхонгүй болно гэж бодож байна. За ингээд иймд одоо дөрвөн чиглэлээр одоо сургалтанд одоо багш нарын хамраа мэрэгжил дэвшлэх талд нь дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа байна гэж бид өөрийнхөө хувьд бас бодож байгаа. За энэ таамрын эндээс нэлээд зүйлийг олж одоо энэ дараа нь бол хэлцүүлэг дээр бас ярилцах байх. Сургуулиуд дээр бас нэлээд манайх одоо 100% орж багш минь ямар гоё сургалт байгаад багшраа сонсогдож ирээс тэр хичээл даалгавар хийж байгаа. Энэ гэрийн даалгавар өгч байгаа. Тэгээд тэрүүн дээрээ үр дүнгийн тооцох гэдэг маш их юм эргэх холбоотой ажиллаж байгааг болж байгаа. За ингээд та нартаа одоо нэг санал дүгнэлт хэлэхэд ер нь цаашдаа яах вэ? Бага боловсролын хэмжээнд ер нь ямар байна гэдэг талаар багш нар зөвхөн санал хэлье да. За өнөөдрийн сургалтыг бол ерөнхийд нь бид нар ойлгосон тий зүгээр нэг лекц биш гэсэн тийм үү? Одоо бидний цагийг зэмлэж байгаа гэсэн. За тэгэхээр одоо цаашид бид нар яах вэ гэхээр нөгөө төгсөр ангийн сурагчдынхаа шалгалтын бэлтгэгдээ даалгавар боловсрол тал дээр одоо энэ сургалтанд суусныхаа үр дүнг энүүгээр тооцноо. Төгсөр ангийн сурагчид гэхээр одоо зөвхөн 5 дугаар анги гэхгүй 4 дугаар ангиас хамруулна. Тэгэхээр би бас сургуулиудын нэг юу гаргасан байгаа. Яг хөө зөвхөн 1 2 3 4 ерөнхийд нь бас даалгавар боловсруулаад үзээд тэгээд энэ дээр алдаа оноогоо суралцаад бас би юунаас суралцаад би сургуулиудыг бас ингээ хуваар гаргаад за 1-р ангийн математик тэр сургуулийг би бас санал танаас дараа санал авъя. Ингээд би нэг хуваар гаргацсан байгаа. Та нар юу гэж бодож байгаа дараа нь хэлсэн. За зургийн хичээл хүн байгаа л гэдгийг математик орохгүй гэсэн тийм ээ. Энийг одоо математик ороод явдаг хүмүүс байгаа байлээ. Нэлээд ажиглагдаад байгаа. Тэгэхээр одоо яг хичээлээ 40 минутын математикийн цаг дээр математикаар оръё, монголын цаг дээр монголоор оръё, зургийн хичээлээр зургийн хичээлээр оръё. Тэр хүүхдийг хөгжих тийм ээ. Энэ хөгжих цагийн шинжлэх ухааны мэдлэг олох, туршиж судлах цагийг бас нэг юмар ингэж боож хаагаад байна шүү. За тэгээ сургуулийнхаа хөтөлбөртэй зорилготой маш уялдуулах хэрэгтэй байна. Сургуулийн хөтөлбөр чинь ямар чиглэлээр явж байгаа тэрүүнтэйгээ уялдуулаад явах хэрэгтэй байна гэж бодож байна. За ингээд ер нь л хүмүүс
багш нар маань ер нь ачаал даагаад, ачаалаа тэнцвэржүүлээд өөртөө цаг зав гаргаад тиймээс сэтгэлтэй зүтгэлтэй тэгээ хандлага өөрчлөх юм бол бидэд одоо боломж нөөц бий, бид нар чадвар бий. Энэ олон судалгааны бага сургуулийн багш нарт одоо мундаг ийм одоо юу нь бол судалгаан заадаг гэдгээр бид нар нэлээд одоо чадварлаг байх хэрэгтэй. Ерөөсөө нэг Монголд математик тоо Монголд заагаа яваад ах юм бол хэрэг байхгүй. Бусад одоо ийм олон шинжлэх ухааны заадаг давуугаараа бид нар бас давуу талтай. Маш олон өргөн хүрээний мэдлэгтэй байх шаардлагатай. Тэгээ бага өнгийн багш нарыг онцлог түнтэй. Тэгэхээр бид нар одоо энэ дээр өөрсдийнхөө халгааг өөрчлөлт маш сайхан ингээд явах хэрэгтэй. За ингээд төгсгөөний сурчлагын шалгалтын бэлтгэл даалгавар уусруулна гэж яриад байгаа. Тэгээд чанарын шалгалтандаа бэлтгээд ер нь бол цаашдаа би ингэж одоо жил бүр даалгавар сантай болох. Одоо сая тэр дүгнэлт өгөөд сургуулиуд дээр хуваар гаргая гэдэг. Тэрүүн дээрээ бас нэг судалгаа гаргаж байгаа даалгавар нэг хүн нэг л даалгавар боловсруулах тийм нэг хичээлээ ч юм уу. Ингээд баг багаар хэд ачаалаг бол за жишээд нэгдүгээр ангийн бүх хичээлээр даалгавар уусруулах бас их ачаал болно. Тэгэхээр багш нь нэг хүнд нэг л хичээлийн даалгавар нэг хичээл нэг судалгаа юу нэгжээр ч юм уу тий. Ингээд туршаад үзээд тэгээд ингээд одоо яг хэрэгцээтэй байгаа даалгавар уусруул дараа нь яг ингээд алхамаар ингээд баг угаар ингээд юм. Тэгэл босон болоогүй даалгавар уусгах гэхээр блюбринтээ зохион тийм ээ. Үнэлгээнийхээ шалгуурыг гаргана гэх бүр ийж бүрнээр нь босруулж байгаа шүү дээ. Тэгээ зүгээр нэг асуулт босруулах биш. За хүүхдүүдийг тэг шамруулж сурах бас харна гэж. За ангийнхаа хүүхдүүд сая зөвлөн туслахаар явж байхад за манай анги тест нөгөө тэр тэндгээ сууж сийдیں۔ За бүглөө сууж үдийн цай аваад тэгээ сууж идэх гэсэн юм яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүүхдийг бусад хүүхдүүдийн ажиллаа ижилхэн одоо ингээд даалгавар юм шиг мөртлөөнө. Доторх асуултууд нь нөгөө бодлогууд нь зарчмууд нь арай өөр болгоод өгч. Одоо 20 бодлого байсан бол 20 төрлийн байсан ч 20 тэр хүүхдийн төвшөнд харахад өгч. Ийм байдлаар хүүхдийг шамруулах гэж яриад байгаа. Тэгвгээр одоо тэнд суулгачаа за нөгөө ангийнх нь хүүхдүүд за энийг ингээ бүр хүүхэд нь хүртэл ялгарлан гадуурсан. Одоо тэрийг ерөөсө хүлээн зөвшөөрөхгүйгээр нийгэмд одоо тийм явагдаад байна. Тэгэхээр хүүхдүүдээ одоо ийм байвал онцлог шаардлагатайг нэмж онцлог шаардлага одоо яаж жоох ингээд сурлагын одоо юутай дэмжих шаардлагатай хүүхдүүд байгаа даа шүү дээ. Тэ анхаарлын судралтай сонсголоо тийм ээ одоо суух чадвар сул энэ хүүхдүүд яг тэр нөгөө нэг сургалтынхаа танаар тэр юу ПП-ээс харах юм бол яг тэрний чинь дагуугаар батлага ажлууд юу зөвлөгөөнүүд байгаа. Яг тэрнийхээ дагуу яаж ажиллах вэ гэдэг бас ажиллаа чарсан магадгүй. Энэ нэгдүгээр бас юунд удирдлагын хөтөлбөрт байхгүй ороогүй гэдэг бичсэн байгаа байхгүй. Бус нь болохоор нэг гэж ерөөсөө ингэ тавиа яц. Тэр маш оновчтой танад дараа нь хэрэгтэй. Бид нар хүүхдтэй эргээ ажиллахад ийм судалгаа сургууль болгоны хөтөлбөр өөр нэгдүгээр удирдлагын хөтөлбөр дээр ажлыг оруулсан ингээд багш нь бас ингээ харахаар өөр байгаа байхгүй. Тэгэхээр тэрүүн дээр яг танад одоо яг нөхөр агуулга юу байсан гэж ажиллаад энийг маш тодорхой болгоод тэр Google Share дээр яасан юм дээрээ сайн бөглөөд оновчтой болгож дахиж нөхөж өгөөрэй. Энэ тал дээр анхаарах гэж багш нь оруулж өгсөн байгаа. Энд дээр их дутмаг өгсөн. Зарим сургууль огт бөглөөгүй. Тэгээ Google Share рүү ороод бөглөхөөр бөглөхгүй сургуулиуд бас байгаа. Энд дээр бас анхаарна гэж. Энэ байгаа багшийн нэг даалгавар боловсруулах график гэдэг байна. График яг хөтэ нэг сургуулиудын юу ингээд оруулчихад байгаа байдал юм. За энэ дээр та нараа нэг санал хэлнэ. Одоо нэгдүгээр сургууль гэхэд яах нь нэгдүгээр ангийн математикээр сурах нь шүү дээ. Булган сум яасан Монгол хэлийг хүн орчин номгон гэдэг. За энд хоёр сургууль өгсөн 21 сургуультай учраас би ингэсэн байгаа. Гүрэн Баяа ирээд 3 дугаар ангийн монгол хэл дээр тавьсан. За ийм одоо байвал ямар байна? Та нар бас саналаа хэлээ. Өөрчлөхөр байна уу? Тэгвэл одоо ингээд 1-5 дугаар ангийнхаа математикийг нэгдүгээр сургууль авмаар байгаа байна уу? Аль эсвэл ингэж явмаар байна уу? За та нар энэ дээр бас би зүгээр ингэж бодож тайлбарлсан байгаа. Энэ дээр ямар санал байгаа та нар мөн хэлээд. За ингэж санал хүсэлтэй байвал хэлээд явъя да.